guys, хайран байна. Өнөөдөр амарч байгаа өдөр. Тэгээд гэрээр кофе шопт байна. Жаахан ичээд байна. Миний зуны What's in my bag-ийг харуултаад энэ видеогоос асахгүй уг нь бол тийм guys. Тэгээ өнөөдөр нүрээ бодоогүй guys. Өчтөр зураг даралт хийсэн маргааш сайн нэг чухал зураг даралтаа байхгүй юу? Тийм болоод өнөөдөр албаар нүрээ бодоогүй. Тэгээ уруулаад асуудал гараад ирсэн. Ер нь 7 хоногт 2 удаа ингэж нүрээ бодохгүй баймаар байт. Тэгээд малгай усаа нүрээ бодоо болоод. Хөөрхөн байна. Сая хүртэл YouTube-ний эдитэ хийгээд тавьсан. Латер үжээ. Өнөөдөр таарч чадахгүй юм байдлаар тий. Миний дуу сонсож байна уу? Окей, чигнээс эхлэе заяа. Солонгос амар хөвчөн байна guys. Чигнээс амар хөвчөн байна заяа. Аим шиг хөвчөн байна. Би тэг өнөөдөр гэрээсээ гарах уу яах вэ гэж бодсон. Бөглөө за кофе шоп явах уу? За сүгэртэй байх уу гэсэн чинь бүр мессеж ирээд утсан дээр битээ гараарай. Амар халуун байна. Тийм мессеж. Тэгсэн чи гарсан чи амар гоё юм. Амар хөөрхөн газар. Хамгийн эхлээд цүрхийг танилцуулъя. Misaki Soul гэдэг солонгос брендний цүрх. Зөвл жоохон пинтиж байгаас тий. Пинтиж ахгүй юу? Тэг зүгээр ийм хавхаар all play хувцсан дээр ингээс хаал поинтаар авч явал хөөрхөн санагтаад энийг зөндөө зүудэх 2-3 жил болсон. Тэгээ ийм хүнд юм авч явдаг байхгүй юу? Уг нь бол гэсэн ч өнөөдөр энэ юм дарна гэж одоо би бэлдсэн ч амар хүнд болгоод. Тийм байна. Хамгийн эхлээд юу танилцуулах уу гэвэл таран шилээ танилцуулъя. Одоо 100 болоод хайшаа өгсөн ч амар нартай байгаа штэ. Тийм болоод би шилээ тэр өдрийн стилдээ тааруулаад ингээд аваад гарчдаг. Энэ миний хамгийн сүүлд миний стил гэж бодож байгаа шил байгаа байхгүй. Яг үл би ийм old том стилийн шил байдгүй байхгүй. Уг нь бол guys, өнд бол бүгд нари стилийн дуундартай байсан чинь энэ жил жоохон bold, аль дээрийн том стилийн sunglass-нууд бүгд амар тренд болоод тэгээд солонгост энийг авах гээд ингээд H&M хайш ингээд бас яг таалагдсан юм харагдаад байхгүй. Тэг энэ хааных юм мэдгүй guys. Тийм үү? Янз бүртэй. Тийм шүү. Эрэхтэй бол энийг sunglass-аас үгээд малгай зүгээ авахгүй. Үсээ ингэ боогод ирсэн. Тэг малгайгаа үсээгээс зарим дэж гарчт. Хурхаас. Ерөн шил бол заавал хэрэгтэй. Энийг зүүнтэй авч явдаг. Хоёр дахь нь бол чипгэ. Миний үс амар ууртай байдаг аахгүй юу guys. Амар уурт. Тэг ер нь бол хайшаа найз нартай уулзах юм, хайшаа хүнтэй уулзах юм уу, ажилдаа явахдаа бол үсээ бод үлдээ. Тэч зүрэ ингэж энийг л хэрэлдэг. Энэ хааных вэ? Тэгвэл таяг суух. Next. Pouch guys. Би pouch бүгдийг нь хаяад манай гэртээ амар хөөрхөн pouch байдгүй байдیں۔ Нэгч байдгүй заяа. Тэгээд уруулны либамын уруулын бодоо татаа зөндөө авч явдаг байхгүй би. Тэг хэрэгтэй яадаг. Тэг найзтай уулзчихсан ингээл хайгаал яхаар манай найз чи жоохон pouch аваа штэ гэж тэгжээс. Тэг хэдэн өний найзтай уулзаж манай найз тараа бэлэг чи жэри тайлах юм чи бэлээ. Энэ хөөрхөн cute байгаас тэ. Thank you. Тэндээ жижиг шажиг уруулын нүүрний комнуудыг авч явдаг. Ер нь бол нүрээ будаад гардыг юм эсвэл тийш очиод ажиллаа болоод тэндээс ингэж бодоо болоод тийм зөндөө юм авч явдаг байхгүй юу? Тэгсэн мэт амар зөндөө юмнууд байдیں۔ Бэлдвэл
амиг зөндөө болоод байгаа байхгүй юу? Юуийг харуул хамгийн чухал нь липбам. Уруулаа ингэж хатуу конжуу байна. Энэ байхгүй бол би амьдрч чадахгүй. Заавал энэ байх хэрэгтэй. Тэг баймар юм жишгэн юм зөндөө алга болгодог байхгүй юу? Зөндөө алга болгодог. Тэгээ энийг липбам нэг энэ хоёр ингээ хоёр липбам авч явдаг. Тэгээ бас чухал нэг юм юу гэвэл eye drop нүдний би өдөр болгон линз зүүдэг ахгүй юу? Миний хараа муу болоод гэртээ бол шилээ зүүдээ. Тэгээ гарахтаа заавал линз зүүдэг болоод бас линз зүүс хүмүүс нүд амар хурдан ингээд тийм болчтой шүү дээ. Хуурай болчтой шүү дээ. Хуурай гэхгүй ингэж удаан гадаа явуулж байгаа тийм байдаг шүү. Тэгтээ энийг хэрэгэлт. Энэ нь левел гэдэг ахгүй юу? Би юу энийг хэрэгэлдэг. Энэ бол Якуб зардаг ахгүй юу? Якуб тэгээ ягаан өнгө цэнхэр өнгө хар цэнхэр өнгө тэг хамгийн сүүлд энэ хав хар өнгөд гарсан. Энэ нь амар гэдэг. Левел нь бүр 10 гэмээр. Өөр юмнууд нь бол 2, 4, 6 гэж тэмдэглээд байгаа хгүй левел нь. Энэ хамгийн чанга. Тэгээ хамаагүй бас хүмүүс хэрэгж олдгоо. Чи зөндөө линз зүүдэг, зөндөө энийг хэрэгж үзсэн хүмүүс энийг зүгэл амар гоё. Энийг ингээл хийвэл ингээл шууд сэрэл, нүд сэрэл, нойр сэрэл юм байдаг. Тэгээд тайл. Ийм тайл. Энийг 2-3 жилийн өмнө сагаан явахад авсан ахгүй юу? Сагаан ягс авсан. Ардлын нэгэ сагаагийн хөөрхөн зурагтай. Тэгээд тайлыг ингээд зүгээр авч явбал муухай болно шүү дээ. Бохир болно шүү дээ. Гар мараа төрнө шүү дээ. Тэгээд энэ амар хургаас энүүгээр ингээд арчиж байгаа байхгүй юу? Ингээд арчаад гараад. Хургаас. Энийг бас би нэг ч алга болгоогүй. Тэгээ энийг зөндөө авч явдаг. Нэг чухал. Заримдаа хамар хөтөрөл ингээд энүүгээр болж байгаа зүйл болчихдээ. Тэгээ бас одоо энэ хоёр болчихоо байхгүй юу? Өдөр болго ингээд цүнхээс хавилж гардаг болоод заримдаа ингээд энэ хаана аль цүгэндээ лээ гэдэг хайшдаг байхгүй юу? Тэгэхээр энэ яга ингээд тэгээд тэрний дараа уруулын бодомнууд. Энэ манай найз хамгийн сүүл надад бэлгээд бас өгсөн. Юу энэ жоохон oilтэй гэх үү? Oilтэй юм бэл. Тэгээд липбам байхгүй үедээ энийг хэрэглүүл зүгээр ч юм уу жоохон гоё oilтэй болоод бас хөөрхөн нафэ. Тэг би жоохон өөрөө дүүдийн өнгө ч юм уу бор өнгө туртай болоод дүүдийн өнгөний юм уруулын бодог. Энийг юу хамгийн бейсээр зөндөө хэрэглэдэг. Энэ мамонг гэдэг байхгүй юу? Нэг юм зөндөө хэрэглэдэг. Хамгийн их энэнгээр бейсээ хийчээд би өөр бас мэт юм дуртай байхгүй юу? Бейсээр энийг хийсний дараа тэрний дараа өнгө дотор нь жоохон нэмээд хийдэг ч юм уу. Хамгийн сүүлд бол энэ дүүдтэй нэмээд энэ бор өнгө гих хэрэглэж байгаа. Тэг хоёлаа жоохон мэт. Перипера гэх. Энэ хоёрыг хэрэглэдэг. Энэ хоёр айл нэг нь байхгүй байгуул тэгээс өөр байгаа юмудаас энэ ч юм уу. Тэгээ бас энэ хэдэн юмнууд байхгүй гэж бодоо бас миний дуртай энэ өнгө амар зөнтэй байгаас нэг гарахад ийм зөнтэй юм гарчдаг тий. Дуусаагүй guys. Тэгэхээр нэмээд ардл хүн байна тий. Жоон биш. Тэгээд waterproof eyeliner энийг ч авдаг. Өөр нэмээд дуусаагүй заяа. Юу Лунагийн консилер. Уг бүх нүрээ будаад гарчтیں۔ Тэгсэн мэтлөөч бас тий. Дунд хэрэгтэй байдаг шүү дээ. Тэрийг бодоод билээд авах нэг зөндөө болчихдог. Тэгээ би өнөртөө бас ер нь бол сайн хэрэглэдэг байхгүй юу? Хэрэглэдэг юу яг нэг брендийг л одоохондоо хэрэглэдэг. Яг дуртай зөндөө брэнд гэж бол айхгүй. Миний хэрэглэдэг өнөртөө бас бол Kenjo гэдэг брендний өнөртөө бас байхгүй юу? Тэгээ тэндээс өнөртөө усыг аваад заримдаа жоохон ингээ сэмпл өгдөө шүү дээ тий.
Тэгээд надад сэмпл амар зөндөө авахгүй манай гэрт. Тэгээд тэр сэмплнүүдийг гэртээ хахтаа бол зүгээр өөртөө бас томоо хэрэгждэг гарахтаа. Гадаа хахтаа юм жижиг энийг хэрэглэждэг. Тэгээд энийг ч бас зөндөө миний цүнхэн аль нэгэн дээр ингэж дотор орцсон байгаа. Яагаад гэвэл би мартаалаад байхгүй юу. Тийм болоод энэ цэсийн дотор нэг 2-3 ширхэг байгаа. Тэгээ энэ бол эрэгтэй хүний өнөртэй ус ахгүй. Францын брэнд. Надаа энэ өнөртэй ус хамгийн гоёс. Тийм байна. Тэгээ саяны пауч дотор бол жижиг юмнууд ахгүй юу? Тэр биш жоохон том юмнууд гэвэл зүгээр энэ том цүнхэндээ хийцээдэг. Юу вэ гэвэл нэг кушон. Энийг бол гэртээ нэг ч хэрэглэдэггүй. Гараад нүрээ янзлахтаа л хэрэглэтний кушон. Гэртээ бол огтон хэрэглэдэггүй. Гэртээ бол зүгээр foundation, энэ concealer-аар өдөр болгон шин ингэж pop-ed тайс зөндөө зардаг шүү дээ. Тэрэн дээр ингэ хийдэг болоод энэ бол яасан ч бохио шүү дээ. Тийм бол энэ бол гадуур. Тэгээ өвн миний бас гарны тос чухал гэдэг аахгүй юу? Гарны тосыг өвн бас миний нэг хэрэгэлтэй гарны тос гэж байдیں۔ Яг нийглээдээ. Тэрийг л хэрэгэлдэг. Тэр бас аль нэг юм цүхэн дотор байлээ. Би тэрийг хайж чадаагүй. Тэг бас сүлд хэрэглэж хэлсэн юм юу гэвэл энэ аахгүй. Энэ сонгосууд pop-up store дээр очижээс аахгүй юу? Horses гэсэн брендний pop-up store дээр очиод тэндээс ингэж өгсөн юу аахгүй юу? Үнэргүй guys. Тэгээ надад жоохон таалагдж байгаа. Яг миний дуртай үнэр бишээ бол би хамаагүй үнэртэй гарны тосыг хэрэглэмээргүй байдаг аахгүй. Тэр хөрөн цэвэрхэн биш үү те. Ингээд pop-up store дээр билгээр өгсөн болоод зарж байгаа биш аа. Тэгээд нэмээд дараа энэ хөрхөөст. Энэ өмнө бас миний YouTube дээр танилцуулж байсан. Юу вэ гэвэл ийм массаж хийдэг юм баггүй. Тэгээ манай гэрт массаж хийдэг ийм дүүрнийх ч юм уу тийм зөндөө байдаг л та. Бүгдээр ерөөндөө жоохон том. Энэ бол амар хүүхэн жижиг аваад жижиг хэмжлэг илүүтэй. Тиймээр юу хийдэг гэвэл толгоо ингээд самнаж байгаа юм шиг ингээд массаж хийдэг. Заримдаа энийг тийм массаж хийвэл амар гоё байдаг байхгүй. Тэг жижиг болоод би цүгэндээ өдөр болго авч явдаг. Тийм бай. Next. Яриадсэн чи ч зүгээр. Тэгээд ер нь яг өнөөдөр editing coffee shop яваад editing гэвэл iPad-аар авч явна. Эсвэл өнөөдөр жоо видео дараа гэвэл камераар авч явна. Гэдэг маягаар нэг авч явдаг л та. Өнөөдөр бүх юмыг аваад ирсэн байна л та. iPad. Энэ бол жоохон утсан. Хэрэглээд бас хэдэн жил болж байна. 4-5 жил болсон уу? Тийм байна. iPad 7 илүү тийм. Гадуур ингэж юма хийн гэвэл энэ iPad-ны компани ингэж юм Bluetooth юу байдаг хгүй юу шууд ингээд тэгээ шууд энэ би ингэж шууд Bluetooth-ээр болмоор ингээд юм утсан ч бол тэгээ гадуур гарахтаа энийг ингэж зүгээр аваад явчихдаг юм хөөрхөн тийм ингээд тэг гэртээ хахтаа бол энийг хэрэглэдэг байхгүй гэртээ хахтаа колчидэ гэх үү энэ iPad-ны юм жоохон өндөр ингэж тавьчихдаг. Тэг keyboard өөрөө ингэж айдаг. Тэгжээ жоохон тэ гоё эдит шүү. Тэгвэл ингэж ийм болоод авах юм миний нуруу. Тэгээд Note аваад guys. Энэ цас iPad авч явахгүй үед энэ Note ингэж аваад явдаг. Далаа бол зүгээр эндээ хийчдэг. Энэ миний тэр бас өмнө видео дээр нэг unboxing-ийн нэг Note-с авахгүй юу? Энэ бас юу хөөрхөн вэ гэвэл энэ нь ингэдэг болоод дотор муухай болохгүй. Цүгэн дотор агуул жижигэн зарим ийм юм бол дотор нь ингээд онгоц байдаг байхгүй. Би жааст тэр нь таалагддаг. Энийг хэрэглээд удаагүй бол бүгдээрээ жоохон юм шинээр байгаа. Юу хийдэг вэ гэвэл юу тэгэл YouTube эсвэл яг одоо эмгэгч очвол юу бэлдэх вэ? Тэ зөвний бодож байгаа айдио энийг хиймээрэн тэрийг хиймээрэн гэсэн юмнуудаа бүгдийг бичээд тавьчихдаг. Тэгээ энэ хэдэн хоног бас зөндөө санаа байна guys. Бас гинт гадаад явж магадгүй болоод ингээл амар бодчихээ миний амьдрал.
моделны миний амьдрал гадаадаас хийж үзвэл солонгостой жоохон байх уу ч юм уу те. Амар бодчих. Амар гоё боломж байгаа байхгүй юу? Тэрийг дараа гоё танилцуулъя. Амар гоё. Тэний талаач ингэж бодож байгаа юмнуудаа зөндөө ингэж бичлэгээд бас энийг аваад ирсэн. Next. Энэ аюул чухал. Энийг бол ерөн найз нартай уулзвал аваад гардаг. Найз нартай эсвэл ажилтай. Өчтөр зураг дагалт хийсэн ахгүй ажил. Гэхдээ энийг аваад явсан сайн амар таараад хамаагүй энийг бас авч авах хэрэггүй шүү дээ. Энэ минийх шүү дээ. Fuji film гэдэг камера. Энэ амар гоё юм юу вэ гэвэл 1 жил 2 жилийн өмнө диджитал камер чинь тренд болсон шүү дээ. 2 жил болсон. 2 жилийн өмнө тренд болсон. Тэг би энийг Монгол явуулчихсан ахгүй. Яг бол би жоохон Монгол анх 8-9 настайдаа ингэж ирэхэд манай аав ээж энийг хэлжээс ахгүй. Тэр үеийн зургнууд байсан. Тэгээ би гэрээ нөгөөгийн ганцаараа амьдарч эхлэхдээ энийг Монгол руу зөв буцаасан юм. Энэ тийм асгүй паттерн бас эвдэрчээс ахгүй. Тэгэхээр зүгээр л Монгол явуулсан чинь 2 жилийн өмнө тренд болоод би дахиад аваад иргээд. Угаас Монголд хэрэглэхгүй ингэж зүгээр ингэж байгаа юм чинь. Тэгээ энийг Солонгост зүгээр болгоод энийг ингэж мөнгө өгөөд идэлүүлээд ингэ 80,000 вон босноо. Энийг гоё болоход 80,000 вон одоо хэрэгсэн чи энээс болж амар гоё зураг зөндөө би Instagram тавьдаг болсон. Амар хөөрхөн guys. Тэгээ хаашаа явсан чи найз нартай ингээд тий зураг давал энэ бүр амар хөөрхөн байгаа байхгүй. Өчтөр тэгээ зөндөө гай зураг байсан. Тэгээ ингээд бүх юм аль дээр хэрэгжижсэн бүгдээрээ тэрнгээрээ л байгаа байхгүй. Тийм үсэндээ шууд холбогдсон юм байлээ. Холбодог шууд авч болдог болсон. Тэгээ үн ингэж байсан чинь гоё ийм фаст скизм индюшин брендний ийм Кореа ахгүй. Энийг бүр харагдчихэ. Тэгээд бас юу яадаг вэ гэвэл хожуу бэтор. Энэ каск цааст. Касны принттэй бас хэдэн хоног ажилласан байхгүй. Тэгээд тоглоод ингээ хоцсон хүмүүст энийг үнэгүй ингэж бэлгээр өгчээсэн тийм pop-up store дотор ажиллаж байсан. Би ажиллаж юм чи энийг нэг авч болно шүү дээ. Тэг аваад ирсэн. Нэлэгчээ бас аваад ирдэг. iPad-ыг авч гарвал энийг заавал аваад гарч ирдэг. Яг бол copy shop edit хийм гэдэг бодлолоор гарч ирсэн юм чи тэг. Миний төрөвч. Энэ бол үнэтэй төрөвч бол шахаа. 3-4 жил хэрэгсэн төрөвч. Энэ талд нь картнууд байдаг. Энэ талд нь миний ID картнууд байдаг. Энд мөнгө агуул мөнгө байдаг. Би нэр энд Монгол мөнгө байгаа шүү дээ. Харуулах уу. Итгэв юм ингэж Монгол мөнгийг миний энэ дотор ингэж аваад явуулж байгаа пужог юм шиг санагдаад. Пужог гэж мэдэх үү? Гоё. Бүр сайн мөнгөтэй болох юм шиг санагдаад ингээ хийгээд байгаа. Энэ биш маа хэдэн юм бас манай найз надаа энийг бэлгэлээ. Ингэж гадаа зөндөө бас сардаг ахгүй заримдаа. Амар хурмаас энийг бэлгэлээ. Тэгэхээр би гэж авч явъя гэж бодсон. Өөр эндээс харуулах юм бол энэ дотор бол кофе шопны купонууд байдаг ахгүй юу? Миний яг туртай гэсэн кофе шопнуудын энэ энэ хэзээ вэ? Энэ нэг юу хийгээгүй guys. Нэг фотошоп хийгээгүй. Иммиграшн дотор гинт авсан зураг. Энэ үед амар хөөрхөн гарцаа ахгүй. Хүнсгтэй болоод тэгж байгаа юм болоо. Жохон эмхтэйлэг биш нугаас. Тийм бас. Нэг анх компанид ороход тэгээ сургалт өгсөд тэр компани давтаа уулзаад гэсэн чинь хэрэгтэй гэ. Та удаа авчиж гэж шууд аваад ингэ. 4 жилийн өмнө л үү те? Яг 4 жилийн өмнө биш те. Хөөрхөн. Миний сургуулийн карт guys. Хөөрхөн. Өөр зургуудыг бол харуулахгүй.
Болохгүй. Тийм байна. Тэгээд энэ бол алимны цуг. Юм хэлжсэн шүү дээ. Хэрэгтэй үед ингэж авч явдаг гэд. Надаа удаан гадуур авал, ус уумаар авал энийг хийж уумаар. Энийг 2-ыг аваад явчихсан. Course. Заримдаа. Тэгээд энэ чинээс guys 100 нот энийг заавал хэрэглэх хэрэгтэй л байна. Гоё. Чинээс гоё. Янзын гоё. Солонгостойгоо Солонгост амьдарч байгаа бол намайг дагаад энийг заавал авч үзээрэй сая. Тайсууд байдаг байхгүй юм. Тайсууд байдаг. Биений найт салфетик гэх үү? Зүгээр найт салфетик биш, биений найт салфетик гэдэг 100 хайшаа усан амар хүс гардаг шүү дээ. Амар хүс гардаг шүү дээ. Ингээл тай сумом ингээл хүс амар гарна шүү гадуур байхад. Тэгэхэд тэрийг арчигч биш ч гэсэн ер нь энэ авч явал амар гоё. Өмнө найстай уулзаад ингээд өдөр 3-4 4-5 гэж уулзсан ч манай зэнийг аваад ирсэн. Тэгээ амар халуусчихсэн тэр үед. Тэгээ нөө энэгээр арчих гэсэн чинь хүс гарсан шүү дээ тий. Тэрнгээр ингээд арчаад хаалгаад ингээд явбал хүс бүгднийг ингээд аваад бүр сэрүүхэн болчдөг их ба. Арцсан газар нь амар гоё сэрүүх бол. Арцсан газарт ингээд сайлах юм бол бүр сэрүүхэн гоё. Чинээс тэг би энийг энэ ямар гоё. Тэрний дараа Монголд явуулаад хэд зөнд аваад манай аймаа хэрэглээд явуулаа. Тэг би өөртөө аваад хэрэгсэн чинь яг би энийг зөнд өдөр бол авч удаа ахгүй хайшаа явахад тэгсэн чинь манай ажилтдаг хүмүүс ч бас тийм яг энийг хэрэглээд энэ ямар гоё. Энэ амар гоё юм байна гэл. Өнөөдрийн контентны хайлайт бол энэ намайг дагаад энийг чинээс аваад байсан. Янзын гоё. Нэг хүзүүний артал ч юм уу те нэг ингээ арчаа тавиул сайлх ингээл яг бол амар гоё сэрэг болчихно. Тэгээд бас цүгэндээ заавал авч явдаг юм юу гэвэл энэ тайс үех guys. Oil control paper. Солонгосоор бол хэрэмж үе гэдэг аахгүй юу? Яасан ч ингээд өөрийнхөө дүүр те нүрээ будсан ч гэсэн гадуур явал амар одоо бүр өвчм штэ солонгос чинь. Би ингэж нүрч халууцвал хамнаас ингэж эхлээд ингээл амар уйлтай болчтой штэ. Тэр нь амар ингээ уйлтай хүмүүсийг харуулж авах ингээл дургүй байдаг аахгүй юу? Тэг би бас тэгэж харагдуулахаас айгаад энийг авд. Энэ симптом штэ ингээл энэгээрээ ингээ хамар юм уу тэ би жоохон уйлтай болсон гэдэг хамар юм уу? Амны ингээ доотлж юу? Уйлтай гэсэн юм ингээ арчвал амар хөөрхөн зүгээр болчтой. Үүн бол яасан ч тэр уйлтай харагдуулмааргүй санагтаад гэрээсээ гарахтаа ингээд паудер хийдэг ахгүй нүрэндээ тэгсэн чи гадаа халуун штт. Тийм болоод яагаад вэ? Ингээд дуслаа. Ингээд миний what's in my bag? Гэслаа guys. Ямарс бэ? Миний тусаа сонсогдоогүй дээ. Миний хийсэн хамгийн сүүлийн хоёрыг аваад ирэлээд үзээрэй заяа. Гоё шүү. Окей. Thank you guys. Өнөөдрийн бичлэг энэ хүртэл. Bye.